За. Тэрийг даалгавар юу хийсэн гэлээ? Халуун савны бүтцийг хийсэж ирээ. За ямар бүтцтэй юм шиг байна? хийдэг тасраа шиш. За шиж байна. За өөр. За шиж. Энэ шижнээс өөр юу вэ? За гадуураар төмөр юм гэртэй байна. За гэр шиж. За өөр юу вэ? Тэгээд гэж За доод нь лац байна. За халуун сувг юу хийх вэ? Хүүгийн хүүсэн байж өөр санаа байна уу? Өөр байж бостой. хүүгийн гэж зайлшгүй хайхгүй. За байрны хийвэл хайхгүй. Юуэл За тэгвэл яагаад сайныг ийсэндээ хаач юм шиг байна? шил ёо юм тэр нэг тэнд байгаа хий ягаад хөрөнгөлж авах яхаа Йоо, тэр хий хөрөнгөлж авдаг гэж байна. За тэр гаднах сав хоёроо вакуум. Вакуум орчин байна. Өөр санаа юу? тийм үгүй гадуунаар байдаг. За тийм учраас вакуум орчин байдаг учраас шил сав хоёрын хооронд вакуум орчин байна. Чиний болохоор ямар шил байдаг гэж байна? Шил нь ямар мөнгөлөг байдаг. За өөр. Бацыг нь ямар зориултай юм бэ? Доос хий гарахгүй. Хий гарахгүй. Та нар тэр шилэн савн дотор хий байдаг гэж бодоод байна уу? Хий хөрөнгөлж лацад хий хөрөнгөлж. За хий хөрөнгөлж. Тэгэхээр шилэн сав нь яг нь хоёр давхар байж байгаа тэр хооронд юу байдаг гэдэг нь? Вакуум байдаг болов уу хий байдаг болов уу? За тэр талаар одоо өнөөдөр судлаа. Гэхдээ бид нар халуун сав яагаад халуунаа хадгалаад байна? Бас хүүтэн бие хийчихвэл дансан хийхээр бол хүүтэн маргаж хийчихэл юм уу мөс хийчих юм бол бас хийхгүй хэвээрээ байгаад байна гэдэг тийм ээ. За тэгвэл бас хүүтнийг бас гадагш нь яаж вэ? Алдууч байна. За тэгвэл өнөөдөр энэ талаар энэ бодвол яагаад ингэж гадна дулааныг алдахгүй дулааныг нэвтрүүлэхгүй хайлтгүй байгаа талаар үзье. Энэ юу яавал мөс хайлах юм бэ? Яавал цай хүрэх юм бол? Халуун савтай цай яавал хүрэх вэ? За яагаад тагийн онгоолохоор хүрч байгаа юм? Халуунаа яаж вэ? Алдаж байна. За тэгээд яаж алдаж байгаагаар өнөөдөр яг дулаан шилжилтийн хэлбэрүүд гарч ирсэн. Дулаан шилжилтийн хэлбэрүүд. Дулаан шилжилтийн хэлбэрүүд.